Сайн байцгаана уу? Блог хийгээгүй 2-7 хонсон байна. Энэ хугацаанд зул сарын баяраа тэмдэглэлээ. Ажил ихтэй байлаа. Баяраар ажиллаа. Бас нэлээд зав зай муутай өнгөрлөө. Тэгээ хүүхдүүд гэртээ иржсэн учраас бас гэр орноо бэлдэх, хоолны бэлдэх гээд бас бэлдэх гээд нэлээд зам муутайхан байлаа. Тэгээд хүмүүс ах トゥ нар маань ч гэсэн юу авсан бол шинжлэр гэж бодож магадгүй. Тэгээд би нэмгсэн бөөнд гэх юм уу да. Тийм байдлаар бэлэг авсан бэлгнүүдээ үзүүлээ гэж бодож байна. Тэгэхээр энэ шинжлийн баяраар хүмүүс биеиндээ бэлэг өгдөг штеп энэ тийм ээ. Тэгээд тэр утгаараа бас нэлээд одоо дуртай бэлгнүүдийг бэлдсэн. Тэгээд би өөрийнхөө авсан бэлгийг л үзүүлээ. Заримаас нь үзүүлээ гэж ингэж бодож байна. Мэдээж зул сарын баяраар ажлынхантаа зочдод өглөөний цай уусан бас нэг оройг хоол идэж өнгөрүүлэх гэсэн. Гэхдээ би өвчтөй байсан учраас очиж чадаагүй. За тэгээд ажил дээр одоо манай байгууллага сайн ажилласан гээд дарга мань тортоор чихэр жимс байх юмар өгсөн. Тэгээд бас ажил байгууллагаас бэлэг өгсөн. Тэгээд ийм бэлгийн карт өгсөн. Тэгээд энэ болохоор ийм юм хийж өгöd бүх ажилчтай өгсөн. За ийм бэлгийн карт өгсөн байгаа. За би дараа нь манай хоёр хүүхэд надад их ач холбогдол өгч бэлэг өгдөг. Би одоо энэ миний хоёр хүүхдийн зураг угаалгаж өгсөн байлаа. Тэгээд би энэ зургнуудаас үзүүлэе гэж бодож байна. Тэгээд би эднэр дөрвөлээ ингээд энэ жил Монголд очиж амарсан. Тэгээд блог гэсэн та нар бас үзсэн байх. Ах トゥ нараараа энэ ээжийн нутаг, аавын нутгаар явсан юм бөөнөр авсан зураг байгаа. Тэгээд энэ миний хүүгийн зураг байгаа. Тэгээд жоохон зурглаа хүүхэн зургийг харуулад явах те Тэнгис хааны музей хажууд авахулсан. За энэ Европын хамгийн хойдлын цэг хуурай газар юм те цэг байдаг. Энд бид хоёр удаа очсон. Хамгийн сүүлд ахтай хамт очсон. Тэгээд энэ зургийг манай хоёр хүүхэд угаалгасан байлаа. За энэ болохоор ээж дүүнээр хүүхдтэй ингээд наривт ирсэн. Тэгээд бид нар нэг ингээд авахулсан зураг байгаа. За манай гурийн ингэж нэг бэлэг өгчээсэн зураг байна. За энэ жилийн гол үйл явдлаар мэдээж атан юм хааны гүнжтэй уулзсан байгаа. Надтай чацуу гэхэд би бас тэрнийхээ уртаа гарсан байгаа. Тэгэхээр би бас өөрийгөө бас гоё хэрэгтэй юм шиг илээ. За энэ болохоор би анх удаа л ийм хувц өмсөж үтсэн. Энэ зураг ингээ үлдсэн. Ер нь хүн амьдралдаа бас нэг иймэрхүү зураг авахулчмаар юм байлээ. Одоо харж байхад ч тийм ээ. За манай хоёр хүүхдийн хөрхөн зураг байгаа. Бид тэр хамт нэг тасагт эмч хийжсэн. За ингээд энэ зургуудыг угаалгаж гисэн байлээ. Би энэ өрөөнийхөө би танарт дараа нэг гэрээ үзүүлсэн. Тэгэхээр харанд ингээд энэ зургуудаа бас байрлуулчих гэж бодож байгаа. Тэгэхээр гоё үйтэй. За дараагийн хүүхдүүд өгсөн бэлэхээр би чих халахтай шүү дээ. Ер нь бол тэгээ надад энийг өгсөн юм толгойн надад өвлөх байдаг байхгүй юу. Тэгээд энэ хавар намрын юм өгсөн. Тэгээд энэ болохоор өнгө надад их гоё санагцсан. Тэгэхээр нөө би хүн амын санд ажиллаж байхад хүн амын сангийн өнгө нь юм битг шүү дээ тийм ээ. Тэг яг тэрнтэй адилхан өнгөтэй санагдсан. Өнгө нь их гоё таалагдсан. Тэгээд бас хавар намар хэрэглэх тохиромжтой. За миний ханаад бас эдгэг байгаа. Зэно Молто гэдэг нэг юм жимс зөвхөн Норвегт ургат юм а. Швед, Норвегт, Финландд мэдхгүй. Энэ жимсний юу оруулсан. Ийм орон нутгийн савн байгаа. Тэгээд энийг өсөн гоё үнэртэй байлаа. За энэ болохоор манай нөхрийн хоёр хүүхэд өгсөн. Би ч сүүлийн үед жоохон хүмүүс суруугаа янзлах гэдэг. Яа тэгэхээр нөгөө хэврэгшээд уграад байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ насны өршөлтөж холбоотой, даавартай холбоотой. Ерөнхийдөө би жоохон хүмүүс муутай хүн юм шиг байна. Тэгээд ингээд ийм өгсөн. Намайг хумсаа юу бодоод байгааг ажигласан юм шиг байна. За дараагийн энэ бэлэг ийм одоо бант ийм швейцар гоё шоколад өгсөн. За дараагийн бэлэг бол ийм дэвтэр байгаа. Тэгээ нүнсэлт гэдэг зураг байдаг ч тийм ээ. Тэгээ энэ жижигхэн энийг би 7 жилийн хүүхдүүдээс авч ирсэн. Энэ дэвтэр болохоор энаараа ингээд дотор ийм ивтэй дотор нь би ингээд
мөнгөний дээж ингээ хийгээд хадгалсан байгаа. Ерөнхийдөө ингээ дундаа орцсон явж байгаа. Энэтэй яг адилхан ийм одоо юг том нэрэ ийм дэвтрийг яг Австри суудаг оюун гэрэлгээ бүсгүйгээс түрүү жил авсан санаанд байж байгаа ийм гоё шинжлэлийн бэлэг авсан. Тэгээ маш их баярлалаа. Ийм гоё бэлэг байгаа. Би энэ дээр би бас бичих юмнаа ингээд юу ботцсон байж байна. За тэгээд энэ жил авсан түрүү жил авсан дэвтэр маань энэ байна. Ийм дэвтэр авсан. Тэгээд энэ дээр би бас нэг өөр төрлийн юм бичнэ гэж ингэж бодож байгаа. Бас энэ дээр байгаа. За энэ болохоор энэ жилийн авсан юм дэвтэр байгаа. Тэгээд та нар яг юу бичгийг та нар энийг хараад дотроо бодож байгаа хэ. За ийм юм бол бэлгэнд авсан байна. За тэгээд дараагийн юм гэхлээр мэдээж нэг ийм юм байгаа. Энийг 100 очих манай дүүсэндээ би чааш нь шинжлэлийн бэлэг болгоод ингэ хадгалсан байхгүй юу? Та нар энийг харж байна уу? Омроо андерс гэсэн энэ манай влогийн ийм гоё бодволтыг миний хамгийн баг дүү захиалж хийлгэж өгсөн. Тэгээ энийг шинжлэлээр одоо битээр ингээд хийхдээ өмснө гэж ингэж бодож байгаа. За ийм бэлэг. Энэ та нарын цамцны энэхээс их харж байна тий? Ийм гоё бөмбөр. Тэгээ ийм гоё цамц байгаа. Ингээд гэх юм бол тий. Өнгө нь надад маш их таалагдсан. Энэ цамцыг манай нөхрөө найз зэхэн эхнэр надад нэгч өгсөн байгаа. Маш их баярлалаа. Зөөлхөн ийм гоё цамц байгаа. За тэгээ та нар манай одоо нөхрийг надад юу өгсөн бол гэж бас гайхчихж магадгүй. Яг битээр гэрлээд 14 жил болж байгаа. Ер нь надад нэг төрсөн өдрөөр ч юм уу эсвэл одоо хормын өдөр ч гэдэг юм уу эсвэл шинжлэлээр ер нь бол огт бэлэг өгч байгаагүй. Бич бэлэг нэгтгүү тэгээд өөрөө надад юу авах вэ гэж асуудгийн. Яг тэгээ би бол надад бүх юм байгаа. Тэгээд бэлэгний хэрэггүй гэж хэлдэг байхгүй. Тэгээд ер нь бэлэг өгч ингээ сураагүй, сургаачгүй манай хүн чинь нэг тиймэрхүү нарийн ширээ юмдаа жоохон таарахын ийм хүн байхгүй жинхэнэ одоо юу гэдгийг номын хүн гэж хэлнэ. Тэгээд би боддгийг бэлэг одоо яг зөвхөн нэг баяраар өгөөл ингээл болчдөг юм уу? Аль эсвэл одоо бэлгийг ямар байх хэвээр юм бэ гэж би боддгийн. Тэгээд урдх амьдралтайгаа харьцуулаад одоогийн их амьдарч байгаа энэ амьдралыг би бол аюу сэтгэл хангалуун байдаг. Яг бол энд маш олон орны одоо бүсгүйчүүд суурьшиж ажиллаж амьдарч байдаг. Азиас ирсэн Европ хүмүүстэй гэрэлцсэн. Зарим нь болохоор жилд 1-2 явах нь битэл 5-6 жил болж иж нэг явдаг. Тэгээ явахгаар л нөхөр нараас нь бас таталтуулдаг тий. Бас юм гадаад нөрөө нөхрөд бас байна шүү дээ. Тэгээд надтай гэрлэхдээ манай нөхөд гэсэн байхгүй юу? Чи ямар ч үед хизээч хэдэн удаа Монгол руугаа ямар ч хугацаагаар ирж очиж болно гэж хэлсэн. Яг гэвэл чамд ойр орхон явж байгаа шаардлагатай гэж хэлсэн байхгүй. Тэгээд тэрний хэлсэн амдаа хүрээд би ирсэн жилүүддээ дандаа жилд 2-3 удаа яадаг гэсэн. Тэгээд өөрөө ч ойр зур ажил хийгээл тэгэл би оюутан энэ болол цаг зав ихтэй тэгээ явсан. Тэгээд дараагийн юм гэвэл 2 хүүхдэд гаргаж байгаа сэтгэлийг нь хараад би хүний төрсөн ааваас илүү ингэ сэтгэл гаргадаг тий. Ингэдэг ийм хүн ховор. Тэгээд надад хандж байгаа тэр бүх юмнууд нь ямар ч үнэтэй бэлэг ямар ч юмнаас надад үн цэнтэй юм шиг санагддаг. Тэгээд тийм болохоор нэг бэлэг гэд нэг тусгаал аваад гэж ингэж боддгоо. Тэгээд нөгөө хувь хүн өөрөө юу юм бэ те нэг бэлэг мэлэг янз бүрийн юм сонгохдоо муу тэгээд дээрэс нь нэг тийм бод хүн байхгүй юу. Тэгээд тийм хүний хэцүү юмар нь тэгээч ингээч гэл ахуулах гал зовоогоол тэгэл ингээл надад их төвхтэй санагдаад төгөхгүй. Тэгэл би надад хандж байгаа хандлага Монгол руу байнга явуулж идэг. Тэгээд одоо хүүхдүүдэд хандж байгаа хандлага хайрыг хараад энэ бол надад байнга л өдөр болгон бэлэг өгч байгаа юм шиг санагдаад тийм. Тэгээд би нэг ер нь авчаагүй харин гинт өнөдрөө яасан ажилласаа ирсэн чинь нэг хүүхэн цэцэн
цэцэг авсан мэлээ надаа. Тэгээд би нөгөөтгийн том брендээ тавьсан баа. Энэ нөгөө бичлэгний өрөөнд хичээл юм хийдэг өрөөнд оруулж ирээг учраас нэг тавиагүй, би дараа нь танарт үзүүлээ гэж бодож байна. Тэгээд иймэрхүү бэлгэнүүд тавсан, сэтгэл хангалуун байгаа. Ер нь яг хүүхдүүд ч гэсэн та яг юу авах юм, төрсөн өдрөөр юу авах вэ, юу аамаар юм гэлт хийдэг. Тэгээд яг юу авах би сая хэлж мэддэггүй. Их сонио. Тэгэл миний хувьд хүүхдүүд маань ирүүл сарвал дор бүр ажил нь бүтээл, тэгэл инээд хөр баяр баясгалантай ингээл явж байгаа юм бол энэ шиг том бэлэг гэж хаах уу гэж ингэж боддгийг. Тэгээ жоохон хөшрөхөр чинь их бэлэг мэлгэний их тийм дур сонирхолтой бол байдгүй юм шиг байгаа. Гэхдээ би энийг үзэж байгаа хүмүүст хэлэхэд начиг бит байгаарэ гэж бас хэлмээр байна. Яг гэвэл нөгөө би тийм юмтай болмоор нэг хилэнгүүт нөгөө хүмүүс тэрийг авч өгөх гэж эрэл хайгуул хийгээд тэгээд тэрийг өгөхөөр нөгөө хүмүүс баярлж байгаа гэм хараад ингээд бас их урам авдаг юм шиг байгаа яа. Тэгээ над чиг ийм нөгөө бэлэгэн ингээд юу сонгохоо мэдтгүү, юу ахуулахаа мэдтгүү ийм байгаад байгаа хүнд чинь одоо яг юу яах гэдгийг мэдэхгүй, тийм болохоор жоохон урам муутай юм шиг байдаг юм шиг байна лээ. Тийм учраас над чиг битээ байгаараа дуртай юмаа агуулад бас баярлсан сэтгэлээ хүмүүст гаргаж аваа гэж ингэж хэлэх гэсэн. Тэгээд та бүхэндээ ирж байгаа онд хааж байгаа хамгийн сайн сайхан бүхний хүсээрээ одоо зул сарын баяраа тэмдэглэж байгаа найзуудтай ялангуяа Европт амьдарч байгаа хүмүүст баярын мэндийг хүргэе. Түр баяртай.